За тэгэхээр төрийн бодлого бол бүсчилсэн хөгжлийн бодлого. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгаа хөгжүүлэх рүү л одоо чиглэж байгаа шүү дээ. 7 бүс болгоо хаваас одоо 2 бүсийн зөвлөгөөнийг хийсэн. 5 сарын 12-нд говийн бүсийн зөвлөгөөнийг бол сайн шандагдтiin. Тэгэхээр Монгол төрийн бодлого засгийн газрын зорилт бол энэ бүсчилсэн хөгжил хөдөө хөгжүүлэх байгаа. Тэгэхээр энэ дээр олон төрлийн ажлууд хийж байгаа л да. Нэг орхигдоод баг яригдж байгаа зүйл бол энэ шууд өргөлтэй асуудал байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа, ялангуяа суманд ажиллаж амьдарч байгаа иргэн аж ахуй нэгж төрийн байгууллагуудад бол энэ шуудангийн үйлчилгээ хангалт муутай л байгаа гэж ойлгож байгаа. Сая мэдээлэлс ч гэсэн эндээс тарааж өгсөн юм гаргаж гисэн алдагдaltaй байд юм байна. Тэгэхээр Монгол шуудан компаниас асуухад гол нь юун дээр одоо байдгийм бэ? Энэ орон нутгийн шуудан хөргөлт үйл ажиллагаа муу байгаа. Цаашдаа яаж одоо засал сайжруулах хэрэгтэй юм бэ гэдэг дээр нэг товчхон санаагаа хэлэх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө төсөв дутуу байдаг юм уу? Аль эсвэл төсвөөс заашгүй ийм зүйлийг хийх шаардлагатай байна төрөөс гэдэг зүйлүүдийг нэг товчхон хэлвэл сайн байна. Яамнаас бас асууя хоёрт нь. Энэ шуудангийн хууль чинь батлагдаа зөндөө нэмэлт өөрчлөлт орцсон юм байна. Тэгээ одоо яг өөргөө гүйцэтгэж чадж байгаа юм уу? Ер нь одоо төрийн бодлого юу байх? Энэ шуудантай холбоотой. Та ямар ажил хийж байгаа юм? Хуулиа шинжлэх гэж байгаа юм уу? Төрийн одоо шуудангийн талаар баримтлах бодлого нь юу юм? Ямар ажлууд төлөвлөж байгаа энэ чиглэлээр одоо холбогдох яамтай болсон ч гэдэг бид нар ч. Тэг яах ч яамтай болгосон юм. Тэгээ энэ асуудлуудаа л одоо шийдэх гэж яамтай болгосон гэж бодож байгаа шүү дээ. Харьцангуй манай улс бол бага газар нутагтай, томоохон газар нутагтай хятад, Америк, Канада бол энэ шуудангийн үйлчилгээ бол тэр хөдөө орон нутаг аль цэгтэй саадгүй л очиж байгаа шүү дээ. Тэгээ тийм болгохын тулд манай яам одоо ямар ажлууд хийж төлөвлөж байгаа юм бэ гэсэн улсын хурлын одоо дэмжлэг юу байх юм бэ энэ дээрээс. Ийм хоёр асуултанд хариулт аваа дараа нь тодорхойлъё. За эхлээд Монгол шуудан компани хариулъя. Яаж үйлчлэгээ сайжруулж болох вэ гэдэг дээр 2 дугаар микрофон нээж өгнө. За мэдээ шуудангийн бизнесийн зах зээл бол өөрчлөгдөж байгаа. Тэрийг дагаад яаж юм гэхээр компани нөгөө одоо дэд үтцүүдийн шинжилт хийх шаардлагатай. Өмнө нь цаас зөөдөг байсан бол одоо ачаа бараа зөөдөг ийм шуудангийн бизнесийн төрөлжил тийм болцсон. Тэгэхээр цаас зөөхөд ашигладаг дэд үтцөөр ачаа бараа зөөхөд ашигладаг дэд үтцөөр. Дэд үтцийн өөрчлөхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр нэг бол компани юу гэдэг 50-аас доош хувийн 50-аас доош 34-өөс дээш хувийн одоо төрийн эзэмшилд ороод одоо илүү чөлөөтэй бизнесийн зарчмаар ажилладаг компани болох ёстой. Нэг бол төрийн үүрэг юмаа орон нутагт одоо бизнесийг одоо иргэдэд үйлчлэх нь төрийн үүрэг юмаа гэж үзвэл 100% төрдөө авах ёстой. Энэ хоёрынхаа аль нэг тал руу төр зайлшгүй шийдвэрээ гаргах шаардлагатай. Энийн голд нь байгаад байгаа учраас хэн тэр хувьцаа эзэмшигчийн хувьд тэр дараагийн шатны хөрөнгө оруулалтыг хийж байгаа компани дэд үтцийн сайжруулахыг, технологийн сайжруулахыг гэдэг нь өнөөдрийн хүртэл тодорхой бус байгаа асуудлаа энд байна гэж харж байна. За яамнаас хариулт өгнө. 5 номер. За захин хөгжил инновац харилцаа холбооны яамны төрийн нэрийн бичгийн даргаалтууд байнгын орны дарга хэрхэн гишүүдийн өнөөдрийн хамрыг ирье. За шуудантай холбоотой өнөөдөр байнгын орон дээр бодлогын асуудал яригдж байгаа. Тэгээд яам бол хууль эрх зүй өнөөдөр одоо 22 жил хэрэгжсэн шуудангийн тухай хуулийнхаа хэрэгжилтийн үр дагаварт нь үнэлгээ хийсэн. За үүнтэй холбоотойгоор шуудангийн салбарын хөгжил, за одоо бодит байгаа нөхцөл байдал шаардлага цаашид нь хууль эрх зүйн хүрээнд шинжилэл өөрчлөлтийг авчих юм зайлшгүй шаардлагатай байна гэдэг дүгнэлт гарсан. За ер нь яамнаас 2025-26 онд дамжуулж одоо тулгамдж байгаа асуудлыг шийдэх хүрээнд шуудангийн тухай хуулийг бид энэ ондоо өргөн барьж амжихгүй ямар ч гэсэн ажлын хэсгүүд гарцсан удаад олон улсын дуршлага одоо явж ирж байгаа нөхцөл байдалд байгаа дүн шинжилгээ хийх гэдэг ингээд хуулийг чанартай боловсруулах өргөхийн одоо ингээд ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа. За 8 удаагийн өөрчлөлт орсон боловч бодит байдал дээр одоо та бүхний харж байгаа хувийн хвшлийн хэлж байгаа дүгнэлт бол бас бодиттой нөхцөл байдал байгаа гэдэг аль аль талаас харж байгаа. За Монгол улс шуудан одоо захим худалдааны бодлогын баримтчийг боловсруулах энэ зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа.
За нэг талаасаа захим худалдааны асуудал, захимжилттай холбоотойгоор шуудан хүргэлтийн асуудлыг ямар байдлаар ямар бодлогоор шийдэж ирэх вэ гэдэг асуудлыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг яам дээр гаргасан байгаа. За шуудангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. За хаягжуулалтын тухай хуультай холбоотой ажлын хэсэг, засгийн газар даргасан ажлын хэсэгтэр яамнаас санал боловсруулад ажлын хэсэг гишүүнээр ажиллаж байгаа. За дэлхийн шуудан холбооны 4-ийн 11 дугаар нэмэлт протоколыг сойрхон батлуулах, улсын хурлаар батлуулах төслийг боловсруулсан. Одоо энэ хаврын чуулганаар батлуулахаар зорж ажиллаж байна. За Аз номхон далайн хил дамсан цаасгийн худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлтсээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг мөн одоо хувийн хвшил, төрийн байгууллагуудыг оролцуулсан. 5 дугаар микрофон нэмэлт цаг өгье. Замын үд одоо шуудан логистикийн төв байгуулах техник эдийн засгийн үндэс, за геополитикийн болоод энэ худалдааны олон улсын нөхцөл байдалтай уялдуулаад одоо зайлшгүй логистикийн төвийг байгуулах ёстой гэж техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавраа төрийн худалдаа авах ажиллагаанд хүргүүлсэн. Энэ одоо тендер зарлагдаж энэ ондоо эх жилийн төсөв болоод одоо аль ямар их усөр шийдэгдэхүү гэдэг дээр тэцүүгээ бид нар боловсруулж ажиллаж байна. За захим худалдааны хууль эрх зүйн орчин боловсруулах, ер нь Монгол улс худалдааны хууль эрх зүйн орчноо боловсрон шинээр бий болгох асуудал яригдвал захим худалдааны хууль эрх зүйн орчныг аль талдаа шийдэж явах юм бэ гэдэг одоо асуудлыг ярих эдийн засгийн хөгжлийн яам дээр энэ ажлын хэсэг ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Бид нар захим худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бас бодлогын судалгааны ажлууд хийгдэж байгаа. За олон улсын захим худалдааны дэд бүтцийг бий болгох чиглэлээр олон улсын хурал одоо зөвлөгөөнүүдийг зохион байгуулах, за олон улсын одоо мэргэжлийн олон улсын байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллах чиглэлээр бол ингээд бодлогын чиглэлийн ажлуудыг бол яам авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. За цаашид энэ нээлттэй компани асуудал нэг талаас явж байгаа. Хоёрдугаар одоо төрийн оролцоотой гэдэг утгаараа явж байгаа учраас энэ ер нь листед компаниудын үйл ажиллагаа, зах зээл дээр гарч байгаа хууль мэдээлэлээр гарах гэж байгаа мэдээллүүдэрээ ч гэсэн манай шуудангийн салбарынхан тэр тусмаа их учиртай дуурахгүй бол энэ листед компани мэдээлэл бол олон улстай ч гэсэн их болгоомжтой ханддаг, улс төрн ч гэсэн болгоомжтой ханддаг учраас их хурлын гишүүд маань ерөнхий байдлаар асуултаа асууж байгаа. Манай салбарынхан энэ дээр бас нэг жоохон болгоомжтой хариултуудыг бодлогын төвшөнд хариулаарай та бүхэн манд.